Энэ сургуулийн хөдөлмөрийн яам аж үйлдвэрийн Монголын ажил олсон эзний холбоо хамтран Завхан аймгийн Улаастаа тосон цэнгэл сумуудад зохион байгууллаа. Улаастаа сумын сургуультанд малчтын төлөөлөл, иргэдийн үйлдвэрлэл эрхчдийн төлөөлөл, газар тариалал эрхчдийн төлөөлөл мөн худлаа үйлчлэг эрхчдийн төлөөлөл, төрийн бас байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй иргэн оролцсон байна. Энэ үеэр мал аж ахуй газар тариаллын салбарт нэмэн үрдэхийн сүлжээ бий бол арга зам хөдөлмөрийн салбарт явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж орон нутгийн хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлэх бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон байна. Тэгээд төрийн бас байгууллагыг одоо бид нар одоо ямар чиглэлээр яаж гэхээр энэ мэрэгжлийн төрийн бас байгууллага нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага гэж хоёр ангилж байгаа юм. Тэгээд мэрэгжлийн төрийн бас байгууллага гэдэг бол яг мэрэгжлийн маш их тийм тодорхой үйл ажиллагаатай ийм байгууллагууд энэний удирдлагуудыг бол хурдан солиод ээлжлээд ингээд явдаг ийм байх ёстой гэдгийг бол их сайн ойлгох хэрэгтэй. Нийгэмд үйлчлдэг гэдэг нь бол та нар байгууллагад ажиллаж болно, ажиллахгүй байж болно. Ийм маш их уян хатан ажиллагаатай ерөөсөө иргэн хүн төрийн захиргааны байгууллага удирдлаганд оролцох зам чинь бол ганцаараа хүнд байвал иргэний нийгмээр нэгдээ төрийн бас байгууллага байгуулад эвтэйхээ ороо ажиллаад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм механизмыг бол зөв ойлгож та нар ашиглаарай. Тэр хууль дүрм юмнуудыг бол бид нар энд бичсэн байгаа тэрийг үзээрэй гэдэг. Өөрийн эхлэж байгаа бизнесийг хэрхэн өргөжтэй хөгжүүлэх гэх асуудлаас оролцогчид төлхөөтэй санал тавьжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед бичил бизнес эрхлэгчид хамтарснаар илүү үр дүнд хүрэх боломжтой гэдгийг ч алтныхан сануулж байгаа юм. Миний ойлгоцоор бол нэр нь ганцхан энэ чиглэлээр хөөцөлдөд нэг гэрийн хоёр хүн нэх амжилтанд хүрэхэргүй юм байна. Одоо бүр саунд үштэйш болгох юм уу тийм ээ? Тиймэрхүү болгоод нэг нь тэрэн дээрээ ажиллаад нөгөө нь дэлгүүрийнхээ ажлыг эрхлээд ингэж явуулна биднүүдийн амьдралаараа хурдан дээшлэх юм байна гэсэн бодол байдаг л дээ. Хаварчлалт хүндэрсэн тийм тохиолдол бий. Тэгээд тэрнээсээ олбоолаад одоо зах зээл дээр мал түүхийд боловсруулах талынхаа үйл ажиллагааг энэ жил нэлээд зохион байгуулсан боловч тэр нь бол үн түрээгүй. Малчтмаа тэр гарцаас одоо тэгэл одоо гарах шалтгааныг энэ сургууль семинараас л олж авах гэж бодож байна. Амьд үйлдэх гарц бол одоо энэ жижиг дунд үйлдвэрийн судалгааг маш сайн хийгээд орон нутагт яг ямар үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Одоо энэ орон нутагт хэрэглэж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадах нь уу гэдэг энэ судалгааг энэ төрөний тэргүүнд хийх энэ зүйтэй юм болоо гэж бодож байгаа. За үүний үндсэн дээр орон нутагтай юм бол орон нутагт жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүс хөгжих боломжтой. Дээрээс нь бас юу байна? Төсвийн байгууллагуудын төлбөрийн асуудал. Мөн сургуулийн үеэр модны аж тус сэдвүүд уралдааныг дэлхийн он өдрийг тохиолдуулан Улаастаа сумын цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд донд явуулсан байна. Гар зургийн уралдаанд 75 хүүхэд оролцож эхний 3 дугаар байрт орсон хүүхдүүдийг мөн шагнажээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд модны ач холбогдолтооны бүтц модоор ямар зүйл хийж болох талаар мэдээлэл өгсөн байна.